За энэ ч одоо хөл толгой нь олдохоо байгаад байна л да. Тэгээд жицээс одоо шийдвэр гардаг тэрийг одоо биелүүлдэг ч юм уу гүү ч юм уу бас гайхаа сууж л байна л да. Тэгээд жицийн одоо баг дунд их суудлын шийдвэрүүд дүгнэлтүүд гардаг. Тэгээ энэ иргэдийн хурлын төлөөлөгчид ч одоо хаашаа юм бэ? Бүх юмыг давхар хийгээд идэг тийм универсал усууд юм уу? Ер нь иргэдэд төлөөлт юм уу? Эсвэл тэнд очиж ямар нэгэн албан тушаал авах гээд байж тийм үү? Баахан л одоо янз бүрийн менежерүүд, янз бүрийн одоо компани захирлууд байд юм л шүү дээ. Тийм хүмүүс иргэдэд төлөөлж чаддсан юм уу? Тэрийг одоо их хурлаас та төлөөдөд юу гэж ярив аа? Энийг бас их сонирхмаар байх юм. Тэгэхээр энэ Монгол Ардын нам одоо энэ хууль, энэ цэцмэцийг одоо юу болгоод байгаа юм бэ? Энэ цэцэн шийдвэр чи одоо биелэгддэг юм уу, биелэгддэггүй юм уу? Энийг одоо тэгээ хэлэлцэн болоод ингээ өнгөрч явах хэрэгтэй юм уу? Энийг одоо төрийн байгуулалтын байнгын хорооны дарга танаас бас сонсчмаар байна. Харин та төлөөлөд очсон байгаа гэдэг нь сайн байх. Бодвол их хурлын төлөөлөд очсон л байх л та. Тэгээ одоо энэ яах юм? Улаанбаатар хотоор дүүрэн менежерүүд байна шүү дээ. Тэр чинь иргэдийг төлөөлөд байгаа юм уу? Эсвэл одоо компани захирлууд юм уу? Энийг юу гэж үзээд байгаа? Тэр чинь одоо худалдагдаад байгаа юм биш үү? Аймаг дээр ч гэсэн тийм л биш шүү дээ. Тэр аймгийн засаг даргын л одоо хариуцлага барьдаг, тэрний доор гүйжээд хэдэн улсууд байдаг байна. Энэ чинь зөв юм уу, буруу юм уу? Саяхан бид нэр л одоо энэ улсын их хурлын дарга нь намын дарга байж болохгүй гэдгийг тэгээд хаанаас зөвшөөрөөд ингээд ийм болчлоо. Уулын зөвл чиглэрүүгээ яваад байх шиг байх юм. Энэ дээр та бүхний байр суурь ямар байгаа? Эсвэл одоо бас энд хамаарахгүй асуудал энэ төрийг төөрүүлээ явах юм уу? Яг маргаан үүссэн асуудал дээр улсын их хурлыг төлөөлж итгэмжлэн төлөөдөчөөр ажиллаж байгаа. Тэгээ яг маргааныхаа өрөөнд л тайлбараа өгж байгаа. Таны асууж байгаа асуулт бол одоо төлөөлөгч хүн давхар ажил албан тушаал хашаад байгаа асуудлыг та хөндөж байна. Цэцгийн одоо хэлж байгаа дүгнэлт бол тухайн орон нутгийн өөрөө өдөрт тосны байгууллага шат чадны буюу аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, сумын иргэдийн хурлын төлөөлөгч давхар байж болох эсэх асуудал. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч байж болох эсэх асуудлыг л ярьж байна. Тэгээд цэц бол байж болохгүй, нэгжийн хууль бол хууль зөрчөөгүй байна, үндсэн хууль зөрчөөгүй байна гэдэг ийм л дүгнэлт гаргачаад байна шүү дээ. Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нийслэлтэй л бай. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч дүүрэгтэй бай. Таны яриад байгаа шиг универсал юм шиг дүүрэгтэй, нийслэлтэй давхар сонгогчоод, сумандаа, аймагтаа давхар сонгогчоод ингээ явдаг нь одоо буруу байна л гэж ингэж цэц үзсэн. Тийм учраас аймаг нь аймагтаа, сум нь сумандаа, нийслэлтэй, дүүргэн дүүрэгтэй иргэдийн хурлын төлөөлөгчөө хийгээд яваа гэдэг энэ одоо нэгжийнхаа хуулийг барьж ажил аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл орон нутгийн сонгуулийн хууль нь өөрөө үндсэн хууль зөрчсөн байна. Тийм учраас цаашдаа бид нар энэ цэцгийн дүгнэлттэй холбогдуулж энэ орон нутгийн сонгуулийн хуулиа нэгжийн хуулиндаа нийцүүлж өөрчлөх хэрэгцээ шаардлага байна. 24 онд өөрчлөх гээд хууль нь өргөн баригдаж явж байгаа цаг хугацаанд шахагдаад нэмэлт өөрчлөлтөө хийж чадаагүйгээс болоод өнөөдрийн цэцдэр маргаа үүссэн юм байлээ л гэдгийг хэлье.